Мистик мэр. Арх уудаг хүний байн хэрэгэлдэг үгс. Архинаас гарнаа. Ганцхан шилийг уугаад л болно. Би архичин бишээ. Тэгвэл Пирлебаатарч гэсэн энэ үгийг олон удаа хэлж байсан удаатай. Амьдралын өнгө гэрчлэлийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар түүний архинаас гарахт нь нөлөөлсөн зүйлс юу байв? Энэ талаар Пирлебаатарын гэрчлэлээс хүлээн авч үзээрэй. Арх эхлээд уусан дараа бийгүү болж байна тий. Бийгүү болоод тэгээ найс нөхөдгөө болж байна тий. Гэр бүлгүй болж байна. Тэгээ Пирлебаатарх маань 21 жилийн турш арх ууж сүүлдээ бол манай гэр бүл хамаатан саднуудтай бол үнэхээр их төвөгчрүүлж бидний хувьд бол маш их давхар хамааралтай амьдардаг байсан. Тэгээд ээж маань бол маш их санаа зовж явдаг байсан. Юу өнөхөр тэгээд биений амьдрал одоо ерөөсө өнгөрчээ тий. Одоо би ерөөсө тий архиа ууж байгаа тий. Ерөөсө өхий урд нь ийм тэрэж ууж үзлээ. Тэгэл амдарч жоож бүтэхгүй юм байна. Тэгээд лам хууд үзээд чи өхөөрийн газар арх уусан байна. Тэг танаа хөхтөд ер нь юу байхгүй. Архинаас харна гэж байхгүй л гэж ерөөс тэгжил яг үнэхээр шууд яг тэгжил хэлжсэн юм байна. Төдөв сүрэн Пирлебаатар хоёулаа архины хамааралтай байсан. Гэхдээ энэ гэр бүлийг арх гихч гашуун зовлонгоос нэг л зүйл холдуулж чадчихэ. Энэ бол тэдний итгэл үнэмшил юм. Итгэлийн баяр хөөрвөл дотоод итгэлийн хичээл энэ хичээлд явснаар би тий үнэхээр би урдан бардан байсан. Би үнэхээр арчин гэдгээ хүлээн зөвшөөрж байна. Тэг би сул дараа гэдгээ хүлээн зөвшөөрж байна тий. Би одоо гимнүг нат их байгаа юм байна гэдгээ би үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Дүү төдвэн түүнийг хөвсгөлдөх эдгэрлийн баяр хөөр сургалтанд явуулснаар Пирлебаатар архинаас гарья гэсэн шийдвэрт хүрчээ. Пирлебаатар тэнд байх хугацаанд Есүс Христийг өөрийн итгэл үнэмшлээ болгосноор өөрчлөгдөх суурь тавьжээ. Ээж маань одоо бүтээгч бурханд итгэж найдаад түүнд одоо яг итгэгч хүн болсныхоо хувьд бол өмнө нь Христ итгэхээс өмнө зүгээр л манай ахын төлөө санаа зовдөг, бидний төлөө зүгээр санаа зовдөг байсан бол харин Есүс Христ итгэснээр тэр бүгдийг Есүс Христэд даатгаж түүнд хандан залбирсан байна. Тэгэхээр ахын маань одоо яг энэ архинаас гарсан асуудал бол би нэг талаараа тодорхой хэмжээгээр миний одоо сэтгэл зүйч, домтолтын зөвлөгч гэдэг одоо миний арга барилаас, миний одоо туулж өнгөрүүлсэн амьдрал одоо хийж байгаа одоо энэ архины хамааралтай хүмүүс тусалж байгаа ажлаас илүүгээр ээжийн маань залбирал хуульд бас энэ дээр маш том нөлөө үзүүлсэн гэж би бас боддог. Пирлебаатар хөвсгөлд байхдаа эхнэр болох Соёлмаатай танилцаж, улмаар Улаанбаатар хотод ирээд хурмайхийн гэр бүл болжээ. Тэгээд бас бид нэр үнэхээр бурхан дотор байснараа бид нар санаа зовлт байхгүй амар тайван бас байж чадсан. Тэгээд гэр бүлийн хувьд бол манайх цаашд бол илгээгдэн гэсэн асаартай байгаа. Тэгээд бас нөхөртөө хэлэхэд болохоор яг энэ муухай зүйлээ хайж чадсан чинь одоо цаашаа болохоор яг бурхан дотор яг бурханы төлөө хүмүүсийг бас өөрсдөө адилхан хүмүүс архинд донтсон байгаа тэр хүмүүсийг бас архинаас гаргах бас төв нээх асаратайгаар тэр хүмүүсийг ч гэсэн архинаас гаргах зорилгоор явж байгаа учраас эзэн нөхөртөө бас сурам өгч чиж чаднаа гэж хэлмээр байна. Тэгээ одоо тэгээд ингээд архинаас гарсан чөлөөлөгсөн чинь үнэхээр амар тайвныг аваад үнэхээр сайхан байна уу ингээд тасарсан харилцаа. Ах トゥ дөрөнд урд нь ингээд тоохоо байлсан байсан бол одоо ингээд бүгд инээд баяр хөөртэй ингээд уулзаад тэ гэр бүл гэдэг чинь үнэхээр бурханы бүтээсэн чухал юм байна. Тэгээд ах маань одоо үнэхээр зүгээр гудамжинд хэвтчихсэн би мэднэ. Одоо харин ах маань гэр бүлтэй болоод хурим найраа хийгээд ажил хийгээд гэр бүлийнхээ төлөө хүүхдүүдийнхээ төлөө хоол хүнсийн төлөвлөлд гэр бүлийнхээ төлөө гэсэн тэр зүрх сэтгэлийг тэр одоо амьдралыг хараад би бас үнэхээр баяртай байгаа. Тэр өөрөө Есүс Христийг сонгосон, тэр өөрөө сул дорой гэдэг хүлээн зөвшөөрсөн, тэр өөрөө үнэхээр бурхан миний амьдралд тусалнаа гэсэн итгэл найдвараар энэ бүгдийг бас хийсэн гэж би харж байгаа. Сайн явах санааных. Хүн өөрийгөө голохгүйгээр бурханы өмнө даруугаар ирээд гэмшвэл мөн түүнээс өөрийн хүссэн бүхнээ гуйвал бурхан хариулдсан билээ гэсэн Пирлебаатарын үгээр амьдралын өнгө нэвтрүүлгийн энэ удаагийн гэрчлэлийг өндөрлөе.